За сайн байна уу? Гоё юм болж байна тийм өнөөдөр. Бид дөрөв болохоор ингээд анх удаа яг дөрвөлээ хооронд уулзж байгаа. Яг ингээд дөрөв өөр үеийн төлөөлөл байгаа. Манай цогтой ах маань жишээ нь яг одоо 70-80 онд яг идэвхтэй уран бүтээлээ төрүүлжсэн. Одоо ч гэсэндээ төрөөсөөр байгаа. Социалист нийгэм байх үед одоо үдэс сурталын яам байх үед дээрээс ингээд бүтээлч байдгийг хянад цагддаг байх үед цогтой ах маань уран бүтээл хийжсэн. Одоо ч гэсэндээ хийсээр байгаа. Нэр маань Хөөч гэдэггүй гэдэг чинь. Дараа нь өөрсдөө тавьчихсан. Яг юу нэр сонирхолтой гэхээр цогтой байгаа. Эрдэнэ ярих болохоор шүү дээ. 2000-аад оны үед яг одоо комик салбарыг Монголд масан хөгжүүлсэн бохгүй юу? За та бомбтаа мэдэн, бомбын мэдэн те бүтээж яг бай. Би болохоор яг ингээд 19 санаас хойш яг сошиал дээр комик гэж эхэлж ийсэн тийм хүн байгаа. Манай мөн болохоор яг одоо та юусэн мэдчихэж байгаа шүү дээ. Яг энэ комик бүр шин төвшөнд аваачаад бүр ингээд видео болгоод, рил болгоод ингээд явж байгаа. Ингээд дөрвөн өөр үеийн төлөөлөл байгаа. Тэгээд хэдүүлээ юусэн. Өөрсдөө танилцуулаад эхэлчихв. Би танилцуулсан. Яасан юу яа. Цогтоогоос эхлээд ер нь яг хэдэн оноос яаж уран бүтээлээ төрүүлж исэн, ямар арга барилаар ажилладаг, ямар одоо контент хийдэг талаараа үзэгчтэй ярих уу ингээд. За, зарим залуучууд нь мэдээж магадгүй би шиг зураг цогтой гэж юм байна. Манай төсөөлөл Ноёд оноос хаваад мэдээлэл хийсэн. Тэгэхээр одоо нэг 40 жилийн өмнө Монголын төвөөрөл дээр зургууд гардаг байж. Тэгээд 2 нийгэм солигдохыг үзсэн, 200 солигдохыг үзсэн, 2000 солигдохыг үзсэн, дайн үзсэн, тахал үзсэн, газар хөдлөхийг үзсэн. Тэгээд за сургамдаа усурах янз бүрийн зөндөө үзсэн. Тэгээд ус ургаа тэгээд ус унахыг хүртэл үзсэн. Тэгээд нэг яг ийм хөтөлбөртэй хүн байна. Тэгээд өнөөдрийн бас саяын төвшингийн хэлдгээр үнэхээр яг санаандгүй сонгосон боловч бас яг үеийн төлөөлөл. Манай Эрдэнэ Эрдэнэ бол олон жил бас сандарч ажиллаж ирсэн. Миний одоо хаддаг барьж одоо олон шаг байхгүй л дээ. Хаддаг барьж албан ёсоор шаварч ирсэн миний сайртай шавнарын нэг. За тэгсэн чинь манай төвшин Эрдэнэ Эрдэнэ ирж шаварч ирсэн гэсэн. Тэгсэн чинь манай Мөмө гэдэг залуу маань төвшин шаварч ирсэн. Би одоо зайлтаа гэдэг шиг ийм мэмэ байдаг шүү. Би зайлтаа гэдэг шиг одоо би бас аюу шавар болж байгаа юм шиг байна. Тэгээс залуучуудаа яг би бол түүх ярина, өөрийнхөө туршлагыг ярина. Тэгээ өнөөдрийн үйл ажиллагааны гол санаа бол юу юм гэхээр нөгөө одоо контент одоо бүтээгч таавах мэдж байгаа хэдэн 100 сая хэдэн тэрбум энэ контентын дундаас илүү гарахын тулд ишүү анзаарагдахын тулд илүү их хашгирдаг болж, орилдог болж тэгээд ингэнгүүт хамгийн дээдл нөгөө хандлтын төлөө явсаар гоод нөгөө осоржмаа болчдөг. Тэгэхээр энийг яг мэрэгжлийн төвшөнд нь илүү хүртээмжтэй, илүү мэрэгжлийн, илүү зөв, илүү шударга талд нь, илүү танин мэдхүү талд нь зөв эерэг ийм контент хийхийг одоо мэрэгжлийн хүмүүс биеиндээ бас саналуудлаа хуваалцаж байгаа, туршлагаа хуваалцаж байгаа ийм хэрэгтэй, амин чухал ийм одоо ивентийг манай Норгийнхан санаачилсан байна. Тэгээ Норгийнхантай халуун алга дашилт. Баяр хүргье гэж хэлж байна. Одоо магадгүй эх жилийн одоо контент 2026 бол би Step Arena-д болох байхаа. Энэ бол үнэхээр багтахгүй юм байна. Тэгэхээр одоо үнэхээр энэ контент гэдэг энэ зүйл бол одоо дэлхийд даяараа бүүн болж байна. Өчигдөр ч гэсэн одоо бас нэг том ундаг контент бүтээгч дэлхийд ирээд бид нар бас зарим нь гайхаа, зарим нь шоолоо, зарим нь шүтэл ингээл өнгөрлөө. Яг энэ шиг дэлхийд гарсан олон контент бүтээгчд энэ дундаас гарах байхаа гэж бодож байна. За тэгээ сайхан ярилццгаая. За Эрдэнэ хоёр маань өөрийгөө танилцуулъя. За намайг Эрдэнэ хоёр гэдэг комикс зохиолч зурагч гэж явдаг. За би бол яг цогоо агшийн талаар нь би яг одоо эргээ харсан чи 20 жил комик гэж юм бэл. Тэгээ одоо ингээл хугацаа доош явах юм шиг байна тий. Тэг яг нэг тийм түүх ярих гэдэг шиг байна. Одоо энэ хоёр бас хугацаа ярих байх.
Тэгээ яг би бол одоо яг 20 жилийн өмнө комик хийж эхэлж байхад Монголд яг үнэхээр одоо нөгөө комикийн тийм зүйл их бага байлаа л да. Тэгээд за одоо Монголд байхгүй бол би өөрөө хийчихье гэж бодохгүй юу. Тэгээд зурагт үзчихсэн чинь цагаан агш за комик сонирхдаг залуучуудаа дэмжнэ гэд гарч ихгүй. Тэгэл хадагаар авчирсан. Тэгээ цагаан агшийн тоншуул дээр би 4 жил бас цагаан агштай цог сууж суралцж ингэ явж исэн. Тэгээд ер нь бол яг нөгөө бүтээлч хүн ямар байдгийг за тэгээд яаж одоо түндэ тууштай байдгийг бол би цагаан агшаасаа сурсан. Тэгээд багшдаар одоо нөгөө нийлж комик хийн багшийн шог зургийг би хаяа буудна. Тэгээд би нэг амьдралдаа нэг цөөхөн шог зураг зурсан. Тэгээд багш дээр бас нэг олон улсын уралдаанд оруулсан ч хагас шигшээд шалгараад ингэ сэтгүүл энэ ирээд тэгэл одоо миний бол нөгөө яг шог зургийн чиглэлийн бол яг тэгээд дууссан. Тэгээд би ер нь цаашаа юу руугаа л явсан л та. Яг нөгөө комик руугаа. Тийм. Тэгээд манай энэ комик бол яг ямар чиглэлдээ илүү их хүнд хүрээд байгаа гэхээр хамгийн одоо кинонд ойртсон агуулгыг хамгийн бага зардлаар хамгийн богино хугацаанд хүргэж чаддгаараа тийм онцлогтой юм чиглэлтэй байгаа. Тэгээд өнөөдөр та бүхэнтэй санал бодлоо хуваалцах боломжийг олгосон Норгийнхаа залуучуудад баярлж байна. Баярлалаа. За намайг болохоор Төвшин Зүрэг гэдэг Гүлэн Мунчаа гэдэг төр комикийг зурдаг тийм хүн байна. Би болохоор энэ цууч байгаа хоёрыг нь одоо ингээл яриад явах юм би те. Цогтоохыг бол би бүр багада нөгөө манай сургуулийн номын санд нөгөө тоншуул гэдэг сэтгүүл ингээд бийдэг гэсэн. Тэгээд нөгөө Монголын ийм шог зургийн ямар нэртэй ном бол ийм хар өнгөтэй ийм зузаан ном гэдэг гэсэн. Ер нь тэр хоёр номыг амар их үзээд тэг ингээл нэг нэрл амар их татдаг гэдэг байхгүй. Тэгээд ямар хүн байд юм болоо гэд ингээд царайг нь төсөөлгүй ч гэсэн тэг ингэсээр гал крашлаад одоо тэр үед тэг ямар ч сүулт нь уулзаад цогтоохтайгаа одоо танилцаад одоо бол амар гоё бахархалтай байгаад байдаг. Эрдэнэ хоёр болохоор надад яг одоо энэ комикийг одоо зураач хүн дэжгүй амьдэрч болдог гэдгийг харуулсан юм баггүй юу? Яагаад тэгэхээр өөр юм надад шууд утгаар тийм миний анхны ажиллахаар би нөө их сургууль төгсөөг болохоор ажил болоход амар хэцүү байсан. Тэгээ анхны ажиллаа яг зураачаар нэг компанид ороод манай компани захирал менторшипийн холбоо үүсгье гэд намайг дагуулад Эрдэнэ хоёрын компани дээр очиод бид хоёр анх танилцчихсан байхгүй юу. Тэгээ бид хоёр ерөөсөө нэг юм уу хоёр л уулзчихсан. Маш зүг уулзсан. Гэхдээ яг ингээд багшаа гэж яваагүй ч гэсэндээ Эрдэнэ хоёр болохоор надаа яг тэр үед ингээд очиход энэ хүн зураач тэгснээ тэр газар тим офстой тэгээ юм гоё сахалтай тэгээд доороо хүмүүс ярьцдаг те вау зураач хүн ингээд ийм байж болдсон байх гэдэг тийм анхны ингээд гоё төсөөллийг надад өгөөд би яг тэрнээс хойш ингээд одоо арилжааны чиглэл рүү юм уу те яг зургаараа ингээд мөнгө олъё гэж шийдээд явсан тийм одоо инспирэшн авсан энд суугаад байгаа. Мэдээж бол бүтээлүүдийг нь уншдаг байсан, үздэг байсан. Гэхдээ хамгийн чухал нөлөө нь бол тийм байгаадсан. Тэгээд хоёртоо баярлалаа гэж хэлье. За сайн байцгаана. Наг Алташагаа гэдэг. Тэгээд одоо Momo Page-ийн аниматор дижитал артистаар ганцаараа ажилладаг. Тэгээд миний хувьд гэх юм бол 4 жил яг дижитал артаар хичээлээд эхэлж байгаа. Тэгээд хамгийн анх жоохон байхдаа одоо цогт хоёрын сонин дээрээс хараад зургийг үздэг байсан. Тэгээд Эрдэнэ хоёрынхаа нөгөө зохиож байгаа тэмцээнүүд одоо оролцдог байсан. Тэгээд хамгийн сүүлд одоо Төвшин хахаасаа нөгөө прогрессээр сурдаг болоод тэгээд юу авчихсан? Прогрессийн брашыг авчихсан. Тийм. Ер нь орчин үед бол ер нь хад гэл гэсэн. Тийм. За одоо юу хамгийн ерөн чухал зүйл ярьж эхлэе те. Хэдүүлээ чинь бас нэг амар их цагтай биш. Нэг цаг гэхээр аюу амархан өнгөрч байгаа. Тэгэхээр бүтээлч байдал гэж яриад байдаг хэдүүлээ. Тэгэхээр яг бүтээлч байдал гэж яг ер нь юу юм? Ямар даваа талтай юм? Бас шүүмж сэтгэлгээ гэж байгаа. Гэхдээ энэ хоёрын ялгаа нь юу юм? Тэр талаар ярих уу? Ингээл явах биш.
За юу сая хэлдгээр нөгөө их богино хугацаа байгаа учраас би нөгөө 78 эргэлтээрээ тавиад пензаруул их хурдан ярихыг хичээ. За яг бид нар одоо креативнист гэж ярьдаг л да. Энэ өөрөө миний бодлоор бол за мэдээж үндсэн одоо хувь хүнд оногдсон аав ээж өгсөн аав ээжээс одоо удамшиж ирсэн тэр авиас билег нэгдүгээр шаардлагатна. Тэгээ огт авиасгүй гэх юм уу өгдөлгүй хүмүүс бас өөрийгөө янз бүрийн мэрэгжил сонгочоод зовоогоод байдаг. Одоо дүрслэгөөрлөгийн сургууль ч юм уу хамт сурж яхад аав нь зураач мөртлөө хүүхдээ заавал зураач явах хэрэгтэй гэдээ оруулчаад нөгөө хүүхэд нь магадгүй өөр мэрэгжилтэй байх хэрэгтэй байсан хүүхдийг тэнд оруулчихаар хамт байгаа нөгөө хүүхдүүдээс зовоод шаналаад байгаа нь мэдэгддэг сайн болж өгөхгүй нөгөө хүүхдүүд нь байгалийн авьяастай хүүхдүүд нь сайн зураад байдаг ингээд тэгэхээр нэгдүгээр тэрийг сайн олох хэрэгтэй. За өөрийгөө олно гэж ялсан бол тэрийг өнгөлөх хэрэгтэй. Өнгөлөх хэрэгтэй гэдэг нь нөгөө байнгын нөгөө тархиныхаа дасгалыг хийж явах хэрэгтэй. Одоо та хэрвээ үндэсний бүх сонирхдаг бол хуучин Батэрдны аварга 10 төрүүлждэг энэ төр байсан бол одоо улсын наадмаар бол одоо хэн төрүүлэхийг мэдэх аргагүй болцсон. Яагаад гэвэл нөгөө энэ бэлтгэл аягүй сайн болцсон. Одоо энэ заалны бэлтгэл, энэ олон фитнесүүд, хүчний бэлтгэл яаснаас маш олон залуучууд зэрэг гарч ирсэн. Яг энэ шиг тэр тархины тэр бэлэн байдал тэрийг байнгын дасгалжуулж явах хэрэгтэй. За азар яг манай нийгэм чинь өөрөө нэг юм хөгжиж байгаа одоо креатив хүмүүст бол айгүй сонирхолтой. Зарим энгийн хүмүүст бол жоох ядаргаатай нийгэм байж магадгүй. Биднэрт бүтээлч хүмүүсийн хувьд бол өнөөдрийн нэг юм одоо алиа байгаа ч юм уу надад айгүй сонирхолтой санагддаг байхгүй. Өөр нэг би өөрөө кинон дотор, өөрөө шог зургийн дотор амьдраад байгаа юм шиг надад ийм ямар ч нэг тийм зовхгүйгээр ингээд зүгээр байгаа юмыг зурчихтал барыг шог зураг болчих гээд байгаа. Ийм нөхцөл биднэрт бол айгүй тийм юу байгаа даа байхгүй. Тэгээ креатив хүмүүст бол айгүй тийм боломж. Тэгээд өөрөө Монгол жижигхэн хинтэй ч уулзыг бол уулзч болчдаг ч байд юм уу. Ямар ч одтой хамт уулзч болдог. Хаанаач очиод одоо Сүхбаатарын долоо дээр очиод салавч гаргаад төв майг аялж болдог. Ийм нөхцөл хэрвээ чамд урлан бүтээгч юм уу хүсэл сонирхол нь байгаад тэрийг бүтээх тэр нэг креативнист одоо урлан бүтээх чадвар нь байвал юу ч ихт бэлэн одоохонтой штэ. Нөгөө арайч нэг атар карат юм уу тоталитар дэглэмлүүгээ орчихгүй байна. Тийшээ гулсаж байгаач боловч одоохондоо бол арай бас тэр луг ороогүй чөлөөтэй хэвээрээ байна. Тэр чөлөөтэй хэвээрээ байгаа гэдгийг сая Норгийн кэс таахынд харуулсан байх. Иргэний нийгэм бүтээлч одоо юу гэдгийг үнэн шударгын талд одоо зогсож байгаа ийм олон залуучууд байгааг хараад үнэхээр бахархсан. Тийм болохоор креативнист гэдэг бол уран бүтээлч хүний хамгийн амин чухал чадвар сүнсэн шүү. Тийм болохоор энийг заавал хайж олох хэрэгтэй. Хүн болгонд өөр ингэсэн авьяас, хүсэл сонирхол, хобби байгаа. Тийм болохоор хамгийн түрүү өөрийгөө олно гэдэг нь би хинбэ гэдгээ тодорхойлох нь л хамгийн чухал. Тийм болохоор бити хүчил хэрвээ чамд авьяас байгаа бол тэр нь угаасаа ирнэ. Одоо юугаар их тэнгэрлэгээр хэлэх юм бол нөгөө дээр байгаа тэр зүйлтэй ямар нэг явдгаар холбогдох хэрэгтэй. Чи нэг вайфайгаар ч юм уу юугаар ч лайнаар ч гэсэн холбогдож болно шүү дээ. Би бол голцоо лайнаар нөгөө хуучны хүн болохоор шууд дандаа хуцсаар л холбогддог л та. Та хэд бол Wi-Fi enter гэл их тийм хэд 5 дим юу мөч болсон юм дээ. Тэгээ тийм болохоор тэрнлүүгээ сайн холбогдох холбоосоо сайн хийжвэл тэнд бол асар их хөвгдөл байгаа. Тэгэл тийм болохоор тэрийг сайн ирж хайж олоорой л гэж хэлмээр. За бүтээлч байдал бүтээл гэдэг үг болохоор ер нь яг би одоо яг нэг бодоход 4 настайгаас хойш зурж эхэлсэн юм байл. Тэгээд миний авьяас бол зурдаг гэд би одоо өөрийгөө бодоол яваад исэн. Тэгвэл одоо эргээгээд ингээд 30-аад жил ингээд зурсны дараа эргээгээд одоо яг одоо энэ тал дээр ингээд яг анхаарад ингээд харахад хандлага юм бэл. Миний одоо өөртөө олж нээснээр бол бүтээлч байдал гэдэг бол ерөөсөө хандлага. Тэгэд үгийг ингээд задлаад үсэх юм бол бүтээл гэдэг бол дууссан юм багаз дууссан. Бүтээгч гэдэг чинь дуусгачдаг хүнийг хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ мэдээж урлагийнханд бол их шууд илэрч ил харагддаг зүйл. Гэхдээ миний зүгээр хэлэх чаа санаа бол бүх хүмүүст энэ хамаатай зүйл юм бэл. Одоо дэлхийн нийтээрээ хүүхдийн хүмүүжил төр яаж ийм гэхэлэр хүүхдээ яаж бүтээлч болох уу гэдэг дээр л их анхаарч байна. Бүтээлч хүн бол ямар нэг юмыг хийвэл дуусгадаг, бүтээдэг, ажил нь бүтдэг. Тэгэхээр та бүхэн бас яг нөгөө энэ
бүтээлч байдал бол уран бүтээлчдийн зүйл гэж бас битгий бодоорой. Та юу ч хийж исэн хэрвээ та бүтээлч хүн бол тэн дээр одоо хийх ёстойгоос өөр юм сэтгэн, хөгжүүлнэ, дуусгана. Тэгэд таны ажил бүтэлтэй болно. Тэгэхээр энэ бүтээлч байдал гэдэг бол та өөртөө суулгах, ухамсартайгаар суулгах тийм чухал хандлага юм байлээ гэж хэлэх гэсэн. За. За миний хувьд болохоор ямар ч сан дэлхий дээр одоо яг ингээд шинээр бүтээх боломжгүй гэж би бодоод байдیں۔ Нэг бол хүмүүс мартцсан байсан юм, эсвэл ерөөсөө анзаараагүй байсан юмнууд байгадаг. Яг бүтээлч хүмүүс яадаг вэ гэхээр ингээд ямар нэг юмнаас шинэ юм ургуулахгүйгээр тэнд байгаа юмыг энд байгаа юмтай холиод нийлүүлвэл ийм шинэ юм болж гинэ гэдгийг харж чаддаг юм шиг санагдаасан. Тэгээд энийг яаж одоо хийдэг вэ гэхээр хийдвэч яг ер нь яаж хөгжүүлдэг вэ гэхээр хамгийн чухал юм нь яг ингээд юм үзэх, юм унших амар чухал санагддаг байхгүй юу? Ягаад тэр хүн ингээд маш олон мэдээлэл авлаа гэхэд ингээд дахин бүх юм нь хадгалагдаж штэ. Тэнгүүтэл дараа яг ингээд шинээр одоо өөрөөс нь бүтээх хэрэгтэй болоход тэр нэг өөртөөгөө ой дурсамж ашигладаг болохоор одоо би жишээ нь ингээд яг ингээд бүтээлч байдал гэж ингээд нухстаа суугаасаа илүү мим, аним тиймэрхүү юмнууд яг маш ихээр үздэг. Тэрнийхээ ачаар дараа нь ингээд зүгээр л ингээд бэлэн байсан баг хоёр юмыг нийлүүлээд анзаараагүй хүмүүсийн анзаараагүй юм ингээд маш олон тэр цэгүүдийг холбож чадж байгаа нь л бүтээлч байдал юм болов уу гэж боддог доо. Миний хувьд бол одоо бүтээлч байдлаа тэжээх хувьд би 10 жилээ шууд төгсөөд хилийн цэрэгт алба хаагаад араас нь 1 жил гал сөнөгч хийсэн байхгүй юу? Тэгээд эндээс яг бүтээлч байдалд юу нөлөөлж байгаа вэ гэвэл бүтээлч байдалд яг юу нөлөөлж байгаа вэ гэвэл одоо бүтээлч байхын тулд заавал сууд сурах, удаан цагаар суух хэрэгтэй ер нь бид зураачийн хувьд гэх юм бол тэгээд эндээс цахилга бат одоо цагийн менежмент юмнуудыг би сурч авсан байхгүй юу? Араас нь өөрчлүүлээд яг би нөгөө бас 4 жил маркетинг суурьтай, маркетингийн чиглэлээр сурсан. Тэгээд эндээс болохоор одоо маркетингийн судалгаа, шинжилгээ, онл практик бүх юмыг үзээд тэгээд яг одоо энэ өөрийнхөө ажиллаж байгаа салбар, зургийн салбартаа ингээд бүгдийг ашиглаад бүтээлч байдлыг юм гаргаад явдаг. Тийм ба. За тэгвэл нэг асуулт байна. Бүтээлч байдал гэж сая ярьсан шүү дээ. Тэг та яг яаж бүтээлч байгаад байна? Яг ингээд одоо бүтээлч байхын тулд ашигладаг одоо ямар нэг одоо activity, зуршил, үйл хөдлөл одоо ингээд тэрийгээ сэрээдэг нэг тийм арга байна уу? За эндээс л явчих. Юу одоо алга ташдвал ер нь лайк гэж үзвэл түрүү нөгөө алба хаасан гэсэн чи алга ташж явах шиг биш үү? Би одоо 3 жил зэрэг алба хаасан шүү дээ. Одоо миний үед бол 3 жил хаадаг байлаа. Би амар их лайк авчлаа гэж. За ер нь бүтээлч байдал гэдэг бол нөгөө олон зүйлээс шалтгаална. За одоо түрүүний ярьсан одоо үндсэн авиас. За ялангуяа миний одоо уран бүтээлийн хийдэг төрөл хошин шог энэ уран бүтээл дээр бол нөгөө ийм төрөлхийн нэг ийм авиас, нэг ийм шоуч хүмүүс байдаг шүү дээ. Одоо манай Амраа энэ төр бол ягаад комеди хийгээд байгаа юм гэхээр энэ хүнд нэг ийм төрөлхийн нэг авиас байгаад байгаа шүү дээ. Айлч албан байгууллагад нэг ийм маац хүн байж байдаг шүү дээ. Аял зугаалах ч юм уу, ууж идэх наригтаар ингээд толгоолоод оролцож байдаг. Тэр чинь нэг байгалийн өгөгдөлтэй хүн байгаа. Тэр хүн бол шог зураг зурж чадна, хэрвээ зураг авиастай байсан бол хэрвээ жоохон ингээд хичээлэх юм бол комеди хийж чадна. Тийм авиастай хүмүүс бол байж байгаа байхгүй. Тэгэхээр тэр өгдөл. За хоёрдугаар түрүүний ярьдаг одоо байнгын дадал одоо түрүүний одоо төвшөөг ярьж байна. Юм үзэх inspiration бусдаас нөгөө суралцах, бүтээлчээр суралцах. Тэрийга нөгөө хуулах биш шүү. Бүтээлчээр суралцсан гэдэг чинь өөрөө тэр чин уран бүтээлч хүн байх чадвар. Ягаад гэвэл тэр чин нөгөө ийм итгэлчиг ийм овжин хүн байна шүү дээ. Одоо бүтээлч одоо creative байна гэдэг чинь бизнесч тэр аль салбарт одоо овжин сүүхээтэй одоо юмыг олж харж чаддаг, шийдлийг орж чаддаг тийм хүмүүсийг л хэлээд байгаа. Тийм болохоор уран бүтээлч хүнд хамгийн байх ёстой чадваруудын нэг нь бол бас тэр мөн бусдаас бүтээлчээр суралцах. За мэдээж байнгын дадал. За одоо миний хувьд бол яг ер нь ихэнх уран бүтээлч хүмүүстэй бичдэг, зурдаг ийм хүмүүстэй уулзаж, монголч байгаа, даадынч хүмүүстэй уулзах. Шөнө орой суудаг гэж их ярьдаг. Биуд их орой суудаг. Одоо манай Америкт байдаг найз нар энэ
чи ер нь Америкийн цагаар ажиллах юм аа ингээл бид нар ингээл ажилдаа яваал яаж чи яг ногоонороо ажиллах ингээл за яг Америкт очиод би яасан чи үнэхээр цагийн зөрөө гараагүй шүү дээ. Чи яагаад ингээд зүг зүгээр байгаад байгаа юм бэ гэсэн чи би ч нэг Америкийн цагаар амьдэрдэг юм шүү дээ гэдэг. Тэнд очиод монголчууд нөгөө намайг хүлээгээд байгаа байхгүй. Чамааг яг ившээгээл мяарах чинь хүлээгээд байна гэсэн чи улам өнгө оруулна гэдэг чи. Тэгсэн яг нөгөө өөрийнхөө цагийн зоонд очсон байгаа байхгүй. Тийм болохоор тэр нэг бас нэг дадлаа ах шиг байна. Гэхдээ би зөв бурууг нь мэдэхгүй. Ямар ч байсан манай ихтрийн хэлдгээр энэ эрүүл дадал биш. Хүн унтах хэвээр цагтаа унтдаггүй гэдэг. Гэхдээ би тгээс урдсан юм. Өдөр бол над цаад болох зүйл байхгүй мөртлөө би төвлөрч чаддаггүй юм. Тэгэхээр ямар нэгэн хугацаа байх шиг байгаа. Ийм одоо хүнд тав тухтай байдаг. Тэр тархин ажилдаг, тэрэндээ төвлөрч чаддаг нэг ийм цаг хугацаа байх шиг байна. Тэрийг олох хэрэгтэй. За мэдээж одоо түрүүний ярьсан одоо тэр бусдаас суралцах чадвар, байнгын үзэх хэрвээ чи юм хүчлээд юм орж ирэхгүй бол зүгээр л юм үзэж явах хэрэгтэй. Юм үзэж явах хэрэгтэй, харж явах хэрэгтэй. Илүү нөгөө скан хийж явах хэрэгтэй. Ялангуяа миний зурдаг энэ улс төрийн нийгмийн амьдралтай холбоотой улс төрийн шог зураг одоо editorial cartoon гэж яриад байгаа энэ зүйл дээр шог зургийн тойм хийж яах гэсэн үг шүү дээ. Тэгэхээр би нөгөө улс төрийн нийгмийн сэдвтэй энэ зүйлүүдийг би өөрөө уншиж өөрөө зөв байр суурин дээр тэрний тухай зураг зурах хэрэгтэй байхгүй. Тийм болохоор урамтайлчин эргээд нийгмийн амьдралаа аягүй сайн мэдчих хэрэгтэй, мэдлэг мэдээлэлтэй сэхэт хүн байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл зөв талд нь байх хэрэгтэй. За одоо тэгхгүйгээр миний бодлоор зүгээр нэг юм сайн зурдаг, сайн сийлдэг тийм хүмүүс байгаад байна. Одоо нэг авдар мадвар ирээлчдэг. Тэр бол гарын уур. Сэтгэлийн уур гэдэг бол аягүй чухал юм. Сэтгэлийн уур, ухааны уур гэдэг бол манай багш нар дандаа тэгж сургадаг байсан. Чи өөрөө хүн байх хэрэгтэй. Ямар нэгэн өөрийнхөө үнд зүйлийг худалдаггүй. Үнд зүйлээ одоо ямар нэгэн материаллык зүйл төр зүрийн ашиг сонирхлын төлөө худалдаж чаддгүй тийм хүн бол яг урамтайлж байх хэрэгтэй. Тийм болохоор ер нь миний бодлоор бол тэр өөрийнхөө авьяас болоод тэр чадвар үнд зүйлийг одоо арилждаггүй тийм бас дадалтай байх нь айгүй чухал шүү. Одоо тэр нь одоогийн нийгэмд илүү үнцэнтэй болж байгаа гэдгийг түрүүний хэлсэн энэ Норгийн кейс бол ахад харууллаа шүү дээ. Тийм болохоор яг энд бол яг тийм залуучууд зугалсан байгаа гэдэгт бол итгэлтэй энэ бол арчсан социалистийн залуучуудын холбооны нэг заяа уулзалт биш. Зүнх барьдаг хүмүүс биш. Үнэхээр Монголын ирээдүй энд зугалсан байгаа байхгүй. Тэр Монголын ирээдүй ирэх одоо жилийнхэд нь ингээд степ арена дүүрэн цуглаасаа гэж бас хүсэж байна. Бүтээлч хүн болохоор ер нь нэг юм байл л да. Хүн ер нь бол хоол идээд гаргадаг те. Мэдээлэл юм уу ямар нэгэн агуулга хүн рүү ороод гардаг. Бүтээлч хүмүүс яг тэрийг контент болгочиход байгаа байхгүй. Гол нь. Тэгэхээр нэг талаараа одоо маш их мэдээлэл үзээд маш их зүйл үзээд одоо 50%-аас хэтэрсэн их үзэхлээр хүн болохоор яг үзэгч болчиход байгаа. Яагаад тэгэхээр нөгөөдхөө гарахаа болоод тэгээ ингээд 100% үздэг хүн болчихж байгаа байхгүй. Маш их үзэх дуртай. Нөгөө тал нь бол тэр үзсэн зүйлийгээ, уншсан зүйлийгээ хүн ингээд тодорхой хэмжээгээр гаргаад илэрхийлээд ямар нэгэн хэлбэрээр бүтээлчээр ийм зүйл олгож гараад тахлаар тэр хэсэг нь хөгжөөд тэгээд тэр хөгжиж байгаа хэсэг нь одоо ингээд өсөөд эхлэхлээр тэр үзэх бүтээх хоёр нь ингээд баланс нь тэнцээд ирэхлээр уран бүтээлчээс их сайн бүтээл гардыг болов гэж би боддог. Миний хувьд бол одоо онгод гэдэг юм хүүхд байхасаа л хайлаа ингээл онгод ороод ирвэл ядг бол гэл. Тийм тэгээд би одоо тийм аяавсгүй юм уу эсвэл яг тэгж тэнгэртэй холбогдохгүй байна уу? Нэг л тэгж юм ер босын юм би ерөөсөө хийж чадахгүй байгаа байхгүй. Эсрэгээр нь бол миний одоо хувьд хамгийн сайн болж байгаа юм нойр хоол сайхан таарчгаар тэг яг ингээд би ирүүл тэ ухаан санаа ирүүл яг тэр үе дээр ямар ч ажил хийсэн гараас юм гараад идэх байхгүй. Нөгөөд нэг талд нь юу вэ гэхээр мэргэжлийн болон сонирхчийн ялгаал гэж байгаа. Сонирхогч хүн бол дур хөрвөл хийдэг. Тэгээд дургу үржил хайчин. Мэргэжлийн хүн бол энэ нөгөө ажил нь учраас дуртай дургу байх бол ерөөсө гол асуудал биш. Би одоо Японд маш олон мангач, аниманотой уулзаад асуусан. Онгод юм уу те? Ингээд таны энэ ажилдаа дуртай гэсэн. Бүгд л хэлсэн. Яг хийхээс өмнө аяг гоё идэм үү? Тэгэл ажилд ороод
Тэгэл ажилласан шүү дээ. Ямар ч агуу мангачтай болсон гот гой тэгэл анх чинь хөвлөө хүүхд тахад дурлал хийгээл ихсэн ажилласан. Одоо ямар ч тийм юу байхгүй. Тэндээс юу харж болж байна гэхэлэр яг энэ контент ч юм уу энэ медиа хөгжсөн газар бол энэ бол индастри үйлдвэрлэл. Энд бол яг чиглэлээр хүмүүс мэрэгшдэг. Одоо өөрөөр хэлэх юм бол цаг агаар одоо энэ газар дээр бороотой нартай ямар ч үж болно. Гэхдээ онгоцоор нисээд гарахад бол ингээд тийш огторгуул харагддаг шүү дээ. Тэгэхээр мэрэгчлэн хүн бол яг ингээ үүлнэс дээр ямар нэгэн аргаар хөдөлмөрлөөд гарц үнийг л хэлдэг. Тэр хүмүүс угаасаа дээш тэнгэр харагдаж байгаа. Би санал нэг байна уу? Яг би сектор яг нөө өсвөр насндаа ингээл та ингээд ялангуяа ингээд зурдаг хүмүүс ойр тойрон чинь зурдаг хүн байвал ингээд айгүй юм юу штэ юм. Одоо юу гинтэй нэг одоо ингээл яа онгот нэг л болохгүй байна. Бороотой өдөр би зуртай гэл. Тэгээ нэг амар ингээл нэг тим юмтай холбох гээд байдэн штэ. Одоо би яг өөрөө тэгдэг байсан байхгүй. Одоо тэгээ яг ингээд хүүхдүүд одоо жишээ нь ингээд яг нөө зургийн ингээд сонирхолтой хүүхдүүд яг нөө онгод тэнгэр ярингуут л ингээд би бас ингэдэг л байсан таа гэд бодод din тэр үе. Одоо болохоор бас яг ингээд онгод гэж юу нь бол бэдгүүл юм байна гэж бодсон. Тэгээд бэддэг ч байж магадгүй л дээ. Гэхдээ ямар ч одоо ороод яг нэг юм ингээл шууд орж ирээл шууд гэл яг тийм юм бол болоогүй л. Тэгээд яг нөгөө Эрдэнэ харах гэсэн нөгөө мэрэгжлийн одоо байх нь яг тэр одоо яг онгод тэнгэртэй хамаагүй гэдгийг бол би яг 100% санал нийлж байна. Тэгэхээр хүн нөгөө сэтгэл зүйтэйгээ хийж байгаа ажиллаа тэр салбараа холчих юм бол яг нөгөө дагаад унцдаг болохоор аль бол хоол байлгасан дээр гэж ойлгоод идэг. Тэгээд мэдээж угаасаа л хүн суудаг дөө. Тэ. Миний хувьд гэх юм бол одоо бүтээлч байдал одоо онгод тэнгэрхээс илүү нөгөө бурн автлахаас яг ингээд сэргийлэх хэрэгтэй байдаг. Тэгээд айл болох юм уншаад гадуур гараад өөрийгөө айл болох ингээд тийм жаргалтайгаар өрн ажиллаа хийдэг. Тэгээд би болохоор мөмүүдээр өдөрт 3-аас 4-ийн хооронд контент бэлтгэлж оруулаад шөнийн цагаар яг ажиллаа хийж суудаг. Тэгээд яг одоо өдөр 3-аас 4-ийн хооронд контент бэлтгэж оруулчаад шүн ажиллаад гэсэн шүү дээ. Контент бэлтгэгчийн ажил биш тусдаа мó те. Одоо мөмүүдээр контент бэлтгэдэг болохоор би энийг үсээ ажил гэж авдаг байхгүй. Энийг болохоор зүгээр одоо ингээд өөртөө адилхан ч юм уу эсвэл ямар нэгэн хэцүү хүнд одоо урам өгөх байдлаар ингээд контент бэлтгэж оруулдаг. Тэн дээр яг заримдаа ингээд сурчлагаа ордог. Орой нэг одоо маркетингийн чиглэлийн ажил хийдэг. За онготой холбоотой нэг буруу ойлголтын тухай бас давхар дурдчихъя гэж бодлоо. Хүмүүс нэг онгодыг архитай их холбож ярьдаг шүү дээ. Архи бохоор онгод ярьдаг. Тэгээ би нэг онготой хөөгөөд нэг архи амссаар гад өөрөө архинд орсон хүний хувьд хэлэхэд энэ бол хамгийн худлаа ойлголт шүү. Залуучуудаа энийг бол өстой огт. Тэгээд энэ худлаа юм байна гэдгийг би архичин болчоод мэдээд тэгээ одоо архинасаа гараад одоо огт амсахгүй 9 жил болж байгаа шүү дээ. Ахаад лайк. Нэрээ би тусалж амсаагүй 9 жил болсон шүү. Тийм болохоор энэ 9 жилд би юу авсан гэхээр урам ажил одоо маш их олон зураг миний цэвэр толгой одоо юу гэдгийг бүх сайн сайхан юмнуудыг би эргүүлж олж авсан. За архитай л холбогдох юм бол за магадгүй тэр шүлэг яруу найраг нэг уран цэцэг үг мөг орж ирдэг байж магадгүй. Гэхдээ архитай энэ онгодыг хизээш битээ холбож ойлгож байгаарэ. Зүгээр яг амралт зугаалга маягаар стрессээ тайлах ч юм уу зөв хэрэглүүл тэр болгүй л яг зүгээр онгодыг нөгөө архитай ч юм уу тийм зүйлтэй одоо допинг хэрэгжилж яах гэсэн үг шүү дээ. Тийм зүйлтэй битээ холбож үзээрэй л гэж захимаар санагдаж байна. Амьдралдаа алдсан хүний хувьд. За би болохоор яг нөгөө багшийн шавил болсон хойно бас тэгээд ууж үзлээ. Тэгээд тэр нь болохоор яасан бэ гэхэлэр зураач нартаа уугаад тэгээд би асууж байгаа байхгүй. Үнэхээр тэгээд уухаар онгод орд юм уу гэд. Тэгсэн чинь зураач нар бөөнөр ууж ихт хэлж байгаа шүү. Зарь худлаахаа. Бараг муудаа явчихдаг шүү дээ. Харин энэ хөгжмийнхэн магтгүй шүү. Тэгээ би хөгжмийн зохиолч нартаа уугаад. Тэгээ яг энэ асуултаа асуусан байхгүй. Та нар
боддоо тэр юм уу мад дарж чадахгүй шүү дээ. Яаж онготорт. Яруу найрагч нар магадгүй гэж. Тэгээ би зохиолч нартай уус. Тэгсэн чинь тэд нар зураачд магадгүй гэсэн. За одоо ямар хөвгчлээ вэ те. Одоо амар юм яриа хэдүүлээ. Одоо яг амар юм яриа. Одоо яг ингээд яг бидний одоо яг сүүл таад юу болсон мэдж байгаа шүү дээ те. Гиблийн тренд гарч ирээд дэлхийн гинт AI ингээд үнэхээр бас эрсдэлтэй амар болоод байна гэдэгтээ одоо санал нийлж байгаа бах. Бас маш олон одоо нөгөө талууд гарч ирж штэ. Яг AI одоо ингээ хөгжөө явах нь ингээд одоо тэр бүтээл салбартаа тий холихын зөв юм уу, тусдаа байх нь зөв юм уу? Тэгээ бидний одоо өнцгөр яг одоо энэ хиймэл оюун ухаан гэдэг зүйл одоо ингээ гараад ирчлээ. Энэ яг хэр аюултай зүйл вэ гэж бодож байна. За хиймэл оюун ухааны тухай хүмүүс маш их ярьж байна. Тэгээд энэ бол өөрөө миний бодлоор бол асар том цунами. Тэгээд бид нар энээс айснаар, энд түгшснээр, энэний тухай илүү их ярилцсанаар энийг зогсоож чадахгүй. Тэгэхээр бид нар энд аюулын эсрэг одоо хөдөлмөр хамгаалалын энэ чинь юу байх хэвээр ингээ аюул гэдэг бол бодтой оршдог. Аюулаас хүн өөрийгөө авч гарч чадах тэр чадварууд суралцах хэвээр. Магадгүй энэ хиймэл оюун ухааны боломж олцоог өөрийнхөө уран бүтээлч ч юм уу, механик хар ажлуудаа зэгцлэгч ч юм уу, бэкграунд хийх ч юм уу, тэр зүйлүүд ашиглах боломжууд их байгаа. За магадгүй энэ бол зөвхөн одоо зураач, бүтээлч хүмүүстэд ирж байгаа сорилт биш ээ. Нийт хүндрэлтний өмнө хуульчид, эмч, багш нар одоо оюуны хөдөлмөр эрхэлдэг бүх хүмүүсийн өмнө ирж байгаа ийм том сорилт. За магадгүй одоо анх гэрэл зураг ингээд зохиогдоод 1830 онд ч гэдэг үлээ. Тэр үед одоо уран зураачдын өмнө маш том сорилт ирж исэн баг. Магадгүй энэ тухай их маргаа явагдаж исэн баг. Ингээд уран зураг, урлаг сөнлөөч гэдэг юм уу те. Гэтэл үгүй. Энэ бол улам л үнцэнтэй болсон. За магадгүй одоо компьютер хөгжөөд одоо компьютерийн технологи сайн болсноор одоо Photoshop ч байт юм уу, фото зураг янзлдаг энэ олон эффект хийдэг visual ийм одоо аппликейшнд гараад ирэхэд бас ийм сорилт одоо шил гэр зурагчдын өмнө ч юм уу, кино урлаг бүтээгчдийн өмнө юм уу тулгарч ирсэн байх. Ягаад гэвэл энэ ч өөрөө машин хийж байгаа ийм зүйл байгаа. Гэтэл энийг бол бид нар бас даваал гарцсан. Одоо энийг үнд цөл болгоод бид нар энэний боол биш, харин энийг бид нар өөрсдөө төвс болгоод бид нар нөгөө шийдлээ олцсон учраас энийг бидний нэг браша болгоод хэрэгжилж байгаа. Яг энэ шиг би одоо хиймэл оюун ухааны бид нар боол биш, харин эзэн байх ийм боломж олцоог өрдөөлөхөд бид нар өөрсдөө бэлтгэх ёстой. Энэ бол энэ цунамигаас бид нар зайлах аргагүй. Тийм болохоор хүн болгон илүү энийг харин илүүтэй сонирхож, илүүтэй энэ суралцах ёстой гэдэг нэг ийм байр суурьтай байдаг. За та бүхэн мэдж байгаа одоо Холливуудын шагнал гардуулах Оскарын шагналын номинацид одоо visual effect-ийн номинаци байдаг шүү дээ. Энд чинь машины хийж байгаа зүйл байхгүй. Тэг чинь урлагийн том одоо тэр шагнал гардуулах эсэл бүхлэтэн номинац. Тэгэхээр энийг хүндрэлтэн түүлсээ болгоод уушаа сурцсан байгаа байхгүй. Тийм болохоор энэ machine learning гэдэг нь одоо хүний хүчин чадал, хүний тархины энэ хэмжээсийг одоо сэтгэн бодох чадвар ч гэдэг юм. Энийг давтлаа бол магадгүй та нарын үе хүртэл санаа зовхгүй байж болно. Харин энэний тулд бид нар энд суралцаж, энийгээ багаж, зэвсэг болгож хэрэглэхэд бэлэн байх ёстой гэдгийг би бас хэлмээр санагдсан. За мэдээж оюуны өмчийн ч юм уу тийм зүйлүүд байгаа. Эсвэргээрээ бүтээл чадвар гэдэг утгаараа бол илүү хүний бүтээсэн, хүний хийсэн тийм зүйл илүү үнцэнтэй болох тийм давуу тал бараг гарч ирэх байхаа л гэж би хараад байгаа шүү. Энэ AI хөгжөөд анх уран бүтээлч нар хамгийн дойдгор байсан гинэ. Хүний энийг бол орлож чадахгүй. Тэгэхээр энэ асуудалд бол хамгийн сүүлд өртөх хүмүүс бол энэ уран бүтээлч нар юмаа гэжсэн чинь хамгийн түрүүнд өртөө байсан. Тэгээ одоо болвол яг энд уран бүтээлч нар ингээд дэлхийн нийтээр 2 хуваагдаад, зарим нь бохимдаад, зарим нь бол энэ нь бол том боломж болоод явж байгаа. Тэгээд хоёр зүйл анзаарагдаад байна. Шинэ юм гарч ирэх болгонд ерөнхийдөө одоо юу гэдгийг анх зурагт гарч байхад ингээд театр сүнлөөл гэж хэлсэн гэж байна. Интернет гарч ирэхэд л одоо энэ телевиз сүнлөөл гэдэг чийсэн.
Тэгээ улам одоо энэ зүй тогтлоос харах юм бол юм гарч ирэх тусмаа боломж нэмэгддэг. Тэгээд илүү хөгждөг гэдг нь харагдаж байгаа. AI бол үнэхээр өсрөнгөө байгаа. Зүгээр миний харж байгаа өнцгөр бол Монголд энэ контент үйлдвэрлэл гэдэг үйлдвэрлэл хөгжөөгөө дандаа одоо юу гэдгийг уран сайханч эсвэл нэг ахуйн хэрэглээний ийм төвшөнд яг одоо манай улс явж байгаа. Манай улс бол одоо контент бүтээгч улс бол биш. Яг улсынхаа хэрэгцээнд мэдээ бэлддэг юм уу, нэвтрүүлэг хийдэг юм уу, юм дотоод нэг юм хийж байгаа зүйлүүд би ч гэсэн яг үйлдвэрлэлийн хэмжээнд ярихтаа маш хэцүү. Ялангуяа одоо манай энэ 4 дээр суурилсан контент чиглэл төр бол энэ айгүй хол асуудал. Тэгэхээр ирээдүйд биднэрт энэ AI ийм үйлдвэрлэлийн улсад боломж байж магадгүй. Бид нар энэ AI-г түшгэлж иж контентер дэлхийд гарч магадгүй гэсэн би одоо бодол хүлээлттэй байгаа. Бизнес салныг нэгэдэг байхгүй дотроо тэ. Цогтойрох чинь пин цаглалдаг шүү дээ. Би бас пинцэг амар гоё жишээ болов гэж бодод байна. Яг тэн чинь нэг аналогоор ингээд одоо тэр датаг одоо бичсэн байгаа шүү дээ. Гэтэл CD гарч ирсэн. Дижитал юугаар одоо нөгөө файлууд одоо тий дуу моонод тэгээд хөгжөөд явж итэл нөгөө хүмүүс буцаад пинц маань ингээд эрэлттэй болсон. Одоо шинэ үеийн гинзи миллениал тий энэ хүмүүс бүгдээрээ бас пинцний ингээд сонирхол руу ороод энэ салбар бас амар гинт бас хүсрэнгүү хөгжиж байгаа гэсэн. Яг тэрэн шиг хиймэл оюун ухаантай ухаан ингээд бидний ажлыг хэрвээ орлоод ирэх юм бол гэж зүгээр бодонгууд л бүр оролцлоо заяа. Ихэнх ингээд дизайн зураачийн ажил багасаад орлоод ирэх юм бол яг чихнээсээ одоо гараараа юм бүтээдэг тийм хүмүүс нь ингээд ховордоод үнэтэй болчих юм биш үү гэж бодсон би. Биднийг согдуулах юм шүү. Тийм болохоор яг энийг бол би яг нэг амар тийм айцтай бол тийм амар гэж бол хүлээж авахгүй байгаа. Одоо бас яг ингээд тасраад явахгүй тулд шинэ гарч ирж байгаа одоо янз бүрийн модулуудыг бүгдийг ашиглаад туршаад явж байгаа. Бүгдээрээ л амжилттай, бүгдээрээ таалагдж байгаа. Зарим ажил дээр үрд ашиглаж үзсэн. Гэхдээ яг нөгөө бүтээлчээр биш одоо жишээ нь зүгээр өөрөө яг зураг зурж хараар гаргачаад AI л оруулан гутлаа надад ийм vibe-та ийм vibe ингээд гаргаад өгдөө. Би зүгээр хараад игэнгүүтэл чинь миний зурсан зураг дээр өнгө оруулж чадж байгаа байхгүй юу. Тэгвэл тэр жишээ нь яг тэр зургийг ашиглахгүй ч гэсэндээ би цагаа хэмжиж байгаа гэсэн үг байхгүй юу. 4 өөр төрлийн одоо өглөө өдрөө орой нэг сцений ингээд зургийг байлаа гэхэд хальт харангуутлаа ер нь тийм нар жаргаж авах үед байвал гоё юм байна гэд ажлаа баг хөнгөтөлж байгаа байхгүй юу. Тийм байдлаар бол ингээд ажлаа товчлох маягаар ашиглаж болж байна. Энэ дээр хамгийн их одоо нөгөө давуу тал гарах хүмүүс нь өөрсдөө зураачд гэж би хараад байгаа. Яагаад тэгэхээр бид нар чинь өөрөө бүтээлч салбарын хүмүүс өөрсдөө бүтээдэг учраас одоо тэр зүйлийг өөрсдөө ашиглаад одоо нэг скиллээ болоод явчих юм бол ийм өөр хүмүүс дийлдэх хэрэггүй тийм амар креативити дундаас нь гарахаар байгаа байхгүй юу. Гэхдээ бас боломжтой юм байгаа л. Яа санал нэг байна уу? AI гэвэл одоо яг тухайн одоо энэ зураачдын онцлог Монгол одоо ёс уламжил тийм одоо тэр талаас нэг сайн гаргаж чадахгүй юм шиг санагдсан. Одоо сүүл жишээ нь гэвэл би сүүлд нэг тийм Монголын түүхийн үлгэрийн ном зурж байгаа байхгүй юу? Тэн дээр жоох ингээд санаа юу ч олдохгүй харна одоо AI-аас ингээд санаа авах гээд тасангууд яг Монгол хүний онцлог тийм санаанууд юусаа гаргаж чадахгүй. Жохон тийм ойлгомжгүй санаад гаргачихсан байхгүй. Тэгээд яг өөрөө санаагаа гаргаад явангууд одоо тэр нь арай илүү тухайн нөгөө захиалагч талдаа илүү таалагдсан. Тийм. Тэгэхээр ер нь яг одоо зураачдын онцлогийг ер нь AI сайн нөхөж чадахгүй, дээр нь гарч чадахгүй л гэсэн ер нь бодолтой байгаа. Асуулт хариулга орох уу? За сайн байна уу? Намайг ах トゥ гэдэг би одоо 11 дээр ингээд сурах шүү дээ. Би ер нь баахт их зурх дуртай өгсөн байхгүй. Дааш тэгээд манай аав ээж хоёулын инженер тэгээд манай удамд ерөөсөө тийм зурдаг хүн байхгүй юм нарийн мэдрэмжтэй хүн байхгүй гэсэн намайг болиулсан. Тэгээд би ингээд нэг хэсэг тэрийг бүр болцсон. Тэгээд ингээд одоо зургийн дүн мөн гарангууд ингээд ямар нэг сэдв өгч шүү дээ. Тэгээд би тэрийг тархиндаа бодцоод одоо ингээд өөрөө зурх чадвар нь байхгүй болохоор ангийнхаа хүүхдүүд шүү зурагчдаг гэсэн байхгүй. Тэгээд дөнгөж гаргацдаг. Тэгээд би одоо ингээд
зурж эхлэе гэж бодох надад ингээд авьяас нь байхгүй ш. Нарийн ингээд зурх мэдрэмж нь байхгүй ш гэж тэгж байгаа хгүй. Тэгэхээр би одоо ингээд зураад ах юм бол тэр авьяасыг нөхөж болох уу? Одоо ингээд зургийн одоо зурх авьяасыг тархиндаа буцчихад. Ер нь бол яг зураг болвол ингээд яг нүдэрээ гол мэдээлэл авдаг. Тэгээд яг гараараа илэрхийлдэг. Тэгэхээр ер нь бол хамгийн гол юм бол юу вэ гэхэлэр ертөнц ерөөсөө өөрөө ингээд хитгэн дүрсэнд багтаж байгаа байхгүй. Тэгмээ зургийн суурь чи өөрөө ингээд ерөөсөө л дүрс. Тэгэхээр яг үнэндээ бол бүх хүн ингээд зургаар хичээллвэл ер нь боломжийн зурдаг болоход эрчимтэй хичээлбэл 2 жил. За нэг дунджаар 4 жилийн дотор бол хүн бол маш сайн зурдаг болж чадна. Яагаад тэгэхээр би одоо сүүлийн бараг 20 жилд залуучуудтай ажиллаа. Манай дээр ирсэн залуучууд бол нэг 2 жилийн дотор л ер нь биеэ тоогоол цалмайлга нэмэл явчихдаг шүү дээ. Тэгэхээр ер нь бол зурж сурах бол ерөөсөө асуудал биш. Зүгээр хувь хүний мэдрэмж гэж үүдэг. Тэр нь юу вэ гэхээр өнгөн дээр гарч ирдэг. Хүн болохоор одоо ингээ өөр хардаг юм байл да. Бүх хүн өнгийг ингээд улаан гэж харж байгаа ч гэсэн яг тэр тоонууд нь хүн болгоны харж байгаа нь нэг зүйлийг харж байгаа нь гэрлээс мэдэрч байгаа нь өөр үт юм байна. Яг тэн дээр тэр тухайн хүний одоо чинь онцлог гарч ирдэг. Тэрнээс биш бол зурдаг хүмүүс энэ ширэг зураг бол бүгд л адилхан яг хэлбэртэй зурж чаддаг байхгүй. Тэгэхээр би юу зөвлөх чинь гэхлээр танаа аав ээж хоёрт одоо уран бүтээлч хүн биш байж болох ч гэсэн танаа удамд те бүр дээшээ хэдэн үед ч гэсэн юм зураач хүн байж болох байхгүй. Тэгэхээр яг энэ чиглэлийн асуудлыг надаас маш их залуучууд асуудаг. Тэгээ тийм залуучуудаас юу харагддаг вэ гэхэлэр би багада их зурдаг байсан. Тэгээд гэр бүл байлуулсан ч үгүй юм уу. Ямар нэгэн шалтгаанаар мөнгө олохгүй юм байна гэж ойлгоод би энийг ингээ хайцсан. Тэгээ би одоо ч ихсэн харамсаад байна гэдэг байхгүй. Тэгээ би одоо зурахч болох болов гэл айгүй их асуудаг. Тэгээд тэндээс юу харагддаг вэ гэхээр хүн яг ийм авьяастай ч юм уу мэдэрдэг ч юм уу хүсдэг зүйлээ залуу хүн ямар нэг байдлаар орхичихлаар насан туршдаа тэрэндээ ингээд дутуу мэдрэмж аваад идэм бэл. Тэгэхээр би та бүхэнд одоо ямар нэгэн хүсэл байвал тэрийг болж игэл яг одоо тодорхой хэмжээнд хөөж үзэх хэрэгтэй. Тэгээд хөөж яваад хэсэг хийгээд за одоо боллоо. Би ингээ харамсахгүй гэвэл бас тэрийг өөр ажил хийж болно шүү дээ. Тэгэхээр харамс хийгээг хүмүүс бол маш их юм харамсалтай байгаад идэм билээ. Тэгээд над дээр бол нөгөө нэг яг би нөгөө багасаа л зурж ирсэн. Тэгээ одоо тэрүүгээрээ явж байгаа болохоор хүмүүс ирээд айгүй их тэр өөрөө ч асууж байгаа асуултыг асуудаг байхгүй. Тэгээд яг дундчлаад харахаар тэр бүх хүмүүсийн цааталт хүссэн юмаа нэг хийх гээд оролдоод үсэх минь яавдаа гэдэг тийм харамсалгаад байдаг. Бод амьдрал дээр ажил мэргэжил гэр бүл бүх юм өөр болсон байдаг. Тэгээд тэр хүн тэр зүйл рүүгээ орох цаг боломж маш бага байдаг. Тэгэл өнгөрдөм билээ. Тэгэхээр яг ийм залуу байгаа дээрээ яг одоо сонирхож байгаа бол өөрийгөө туршаад үз тэ энэ бол яг боломжит цаг. За би нэг жижиг юм нэмчээ. Одоо түрүү хэлж чинь чи одоо би өөрөө санааг нь олчод байна гэдэг чинь тэр чин хамгийн гол юм нь тэр байхгүй. Тэгэхээр тэр чин чамд одоо креатив чадвар тэр бүтээл чадвар нь чамд байна гэсэн. Зурх тэр урлах тухайд бол асуудал биш ээ. Яг хэний хэлдгээр манай Эрдэнэрийн хэлдгээр тэрийг бол сурч болно. За хоёрдугаар зурх ур чадвар гол биш болцсон цаг хүнд үзүүлэх сэтгэл нь чухал. Одоо санаа нь чухал. Ялангуяа орчин үеийн урлаг дээр тийм болсон шүү дээ. Таа ч гэсэн уран бүтээлж байх боломжтой одоо contemporary art ч байт юм уу те. За комик дээр жишээлбэл яг нөгөө хэдийгээр visual art ч гэсэн янз бүрийн арга барилаар зурсан комикууд байна. Бүр нэг сайн дурын юм шиг зурцсан мөртлөө санаа нь айгүй мундаг юм цуврал комиксууд байдаг байхгүй. Тэргээрээ алдартай болсон тийм комиксууд хүртэл байна. Тийм болохоор зурах ур чадвар дээр бити айхтар одоо юу ач холбогдлогоороо тэр креатив чадвар байхад л их чухал. Яг нэг холбоотой амьд кейс гэх юм бол одоо нодлон энэ уран зургийн галерейд Харамдааны хаан гэдэг бид нар уламжлалт үзэсгэлэн гаргав тийм. Тэрэн дээр Бүжүүлэн Берхэдэ гэдэг нэг юм охин одоо Японд ажиллаж байгаа бүсгүүлтэй. Тэгээ тэр болохоор яг өөрөө багадаа ингээд зурх дуртай байжгаад яг сургууль төгсөөд мэрэгжлээ сонгох болохт нь эцэгхийн нөлөө энэ төр нь ороод фэшн дизайн ч юм уу нэг юм хувц урлын мэрэгжил сонгоод тэгээ тэргээрээ ажиллаж хагаад тэр нь дуртай мэрэгжил нь биш байгаад
Тэгээ өөрөө тэргээр ажиллахгүй Японд нөгөө гэрээгээр ажилдаг ажиллаараа явж байгаад ууланд очиод нэг ийм цэцгийн плантац цэцэг тарьдаг хүлэмжинд ажиллаад тэгэл нөгөө цэцэг мэцэг хараад бороо мороо орол ийм урсноо яасан харамдаагаар ингээд зураад байсан байгаа байхгүй. Тэгээ манай харамдааны хаан гэдэг community байдیں۔ Тэрэндээ зургуудаа тавиад тэр нь сайжирсаар агаад сүүлд нь би Япон очихдоо нөгөө за чиний үзэсгэлэнгийн ер нь гаргая гэдэг. Тэгээ нодлон энэ Монголын үндэсний уран зургийн галерейд бие даасан үзэсгэлэнгийг гаргасан. Тэгээ тэр мэрэгжлийн сургууль төгсөөгүй мөртлөө өөрөө өөрийгөө эргэж олоод тэрүүгээр ууггүй хичээсний үр дүнд яг мэрэгжлийн зураач нар шиг тэм том галерейд үзэсгэлэнгээ гаргаад гайхалтай гоё цэцэг навч ан амтныг бодтой айгуу гоё зурсан тийм зургаар үзэсгэлэн гаргаад зургууд нь айгуу сайн зарагдсан. Тэгэхээр тэр бол нөгөө өөрөө өөрөөсөө урваагүй өөрөө өөрийнхөө дотор байгаа ямиг амьд хадгалаад явж байгаад цаг нь болохоор дэлгэрч гарсан тийм юм байна. Тийм болохоор хэрвээ чам тийм бодогчивэл тийм мэдрэгчивэл тэрийг бити алдаарай. Тэр хамгийн чухал үнд зүйлж гэж хэлмээр байна. За сайн байна уу гин түргээ. За бүтээлч байдлаа хэрхэн дижих вэ гэдэг нөгөө сэдвээ явуулж байгаа болохоор энэний хүрээнд асуу гэж бодлоо л доо. Тэгээд ямар нэг зүйлийг хийх гээд нэг таг гацсан үеуд бас нэлээд байдаг байх л гэж бодож байна л доо. Тэгээд тиймэрхүү үеуд дээр хэрхэн рекор хийдэг вэ? Яаж тархитлагаа амраагаад чааш нь үргэлжлүүлдэг вэ гэж асуумаар байна. За их муу жишээ бол нөгөө хүмүүс нөгөө одоо процессороо нөгөө форматлдаг штэ. Тэгээ зарим хүмүүс үл их сонь арх уучдаг байхгүй. Бүр тасраад. Ер нь тасарсны дараа хүн нөгөө бүх нөгөө стресс одоо тэр таг гацна гэдэг чинь юу юм гэхээр таны процессор хийх удаан ажиллаад гацж байгаа асуудал байхгүй. Анивчаал гасч унтраал. Тийм учраас заавал форматлах хэрэгтэй. Тэгэхээр тэр нөгөө заавал алкогол ч юм уу тэр зүйлээр биш хөгжим ч юм уу одоо за залуу хүмүүсээс X-Max юу юм уу ямар нэгэн юмар тэрийг тайлж эсвэл амрах агаар салхинд гарах марах тийм нэг нейтрал хийх хэрэгтэй. Тэгж нөгөө тархиа амрааж ижил эргээд үнэхээр л авьяасаагаа л эргээл ажиллана. За түрүүний арх гэж дурддаг бол зүгээр хамгийн бүдүүлэг арга шүү. Зүгээр яг форматлахад бол эргээд бол хурдан мөртлөө instant ийм нөгөө найруулдаг копи шиг тэгтээ хортой арга л да. Ямар нэгэн хэлбэрээр тэр тархийг амраах хэрэгтэй. Тийм болохоор нөгөө чи өөрөө эрүүл байж тархичин эрүүл сэтгэжиж дараа нь чамаас нөгөө тодорхой уран бүтээл гарна. Магадгүй вайб долгио нийлдэг хүмүүстэйгээ уулзах, хөгжим, хобби одоо юу байдгийг өөрийгөө баясгах, оюун санаа тэр нэг сүнс сүлдээ сэргээх одоо юу байдгийг тэр зүйлүүдээ л хийсэн илүү зүгээр те. Энэ алга ташч юу? Яг энэ дээр бол нэг юм байгаад байгаа юм аа. Хүн бол ер нь бол шинжлэх ухаанаар бол нэг ийм зүйл ажиглагдсан гинэ. Хүн нэг юмыг бодоход 24 цаг хангалттай гэж. Хэрвээ та одоо ингээд ямар нэгэн байдлаар нэг зүйлийн тухай ингээд эргэлзэж штэ тэ. Тэгээд 24 цаг л яг тэрийг олон талаас нь боддог гэж. Тэгээ 24 цагаас хойш нэг өдрөөс хойш бол хүн тэр 24 цагт бодож олсон зүйлээ хэдэн өдөр давтаж боддог гэж байгаа байхгүй. Тэгэхээр тарих судалтай хүмүүс бол юу гэж хэлээд байгаа гэхээр ямарваа нэгэн зүйлийг бодвол 24 цаг бодоо. Тэгээ тэрний 24 цаг бодсны чинь дараа гарч ирсэн үр дүнг бол угаасаа чи давтна гэдэг байгаа байхгүй. Нөгөө нэг зүйл нь бол ажил ингээ гацчихлаар үнэхээр хүчлээд байх гарахгүй бол орхичих хэрэгтэй. Тэгвэл миний цааны ийм зөвлөгөөгөр болохоор та 24 цаг л орхих буюу одоо нэг өдөр л хайчих. Тэгээ буцаж ирээд 24 цагийн дараа тухайн зүйлээ бариад авахад та ер нь бол батараа нэг юм өөр өнцөг бол харж таарна. Тэрнээс ихтчихлээр яагаад гэдэг вэ гэхээр одоо зарим дуустдаг ажлууд яаж ийм байдалд ордог вэ гэхээр гацаад за онгод орохгүй юм байна гэж хүлээгээд сар хүлээгээд жил хүлээгээд 2 жилийн дараа тэр луг орж тоолдог. Бүр орж чадахгүй. Тэгээд хийж байгаа дутуу орхиод үлдээсэн дуусахгүй ийм зургууд маш их одоо ийм ажлууд маш их байдаг. Энэ юутай холбоотой вэ гэхлээр хамаагүй урт одоо юу гэдгийг гацлаа гэж бодоод орхицсноос болоод тэгээд шинэ ажил эхэлснээс ч хэцүү тэр ажил руу ороход дуусгахад маш тийм төвхтэй байдал үүсчихдээ шүү. За өдрийн мэнд. Яг би болохоор эдийн засаг талаас нь ер нь бол авлах гэсэн. За ингээд ямар нэгэн уран бүтээл гаргалаа яг ингээд өөрийнхөө
хийж байгаа хүсэж байгаа зүйлийг гаргалаа, үнд зүйлээ хийлээ гэхэд мэдээж хэрэг их хугацаа орно. За тэгээд тэр хугацаа орсны артлаас буцаж дараагийнх руугаа шилжих хөрөнгө мөнгө хангалттай цуглахгүй байх үед яах вэ? За тэгээд ингээд чухал хүмүүстэй яаж хүргэх вэ? Ер нь бол залуу хэрвээ би энийг арай өмнө мэдсэн бол миний дараагийн бүтээлүүд илүү хурдан гарах боломжтой байсан гэд эдийн засаг тал дээрээсээ хэлэх зүйл байгаа болов уу гэж лавлж байгаа. За энэ их чухал асуулаа. Энэ нөгөө бизнес моделийг ярьж байна. За бүтээлч хүмүүст хамгийн амин чухал асуудлын нэг нь энэ. Нэгдүгээр та бүтээлч хүн, хоёрдугаар та амьдарч байгаа субъект, ар гэртэй, хүүхэдтэй, залуу амьдрал одоо энэ нийгэм ямар байгаа вэ? Үн цэн ямар байгаа вэ? Тэгэхээр нэг ийм одоо юу гэдгийг хоёр талтай. За мэдээж бизнес модель ашигтай байж ич энэ нөгөө одоо юу гэдгийг таны бүтээл цаашаа урт хугацаанд тогтвортой үргэлжлэх ийм одоо нөхцөл нь. За би бол өөрийнхөө жишээг бол тийм гэж бодохгүй. Яг гэвэл би нөгөө олон жил өөр нийгэмд амьдарч байгаад энэ нийгэмд орж иж байгаа хүн учраас миний нөгөө одоо юу гэдэг материалыг сонирхол тэр нь бол арай жимнэн баг гэх юм уу да юу гэх одоо би нөгөө юм хийж бүтээхээс авдаг таашаал бусад материал бус таашаал нь надад хангалттай байдаг болохоор би юм хийгээд байдаг. Түүнээс биш миний шог зураг бол одоо нэг бизнес модельээрээ бол ашигтай зүйл биш шүү дээ. Шог зургийг хүмүүс судалж авдаг. Шог зургийн хэл мэдээллийн хэрэгсэл мөнгө төлж нэвтрүүлдэг, хэвлэн нийтэлдэг. Тийм болохоор яг нэг жоохон бизнес модель талаас ашиггүй. Зүгээр надад нөгөө хүмүүст үзүүлж байгаа нөлөөлөл би өөрийнхөө үүрэгч гэдэг юм уу, нийгмийн нэг эдисийнхаа хувьд хийж байгаа одоо үүрэгч гэдэг юм уу ийм тэнгэрлэг утгаар нь үзэх юм бол над тэр нь хангалттай байдаг учраас би байнга хийгээд байгаа. Тийм болохоор ялангуяа залуу хүмүүс нөгөө энэ бизнес модель зөв барьж явахгүй бол маш их олон санаачлага, маш их олон төслүүд энээсээ болоод ундаг. Эхлээл эмоцороо эхэлдэг. Тэгээ эн чинь 1 жил 2 жил яваал нөгөө ашиггүй бол эн чинь хинч ашиггүй зах зээлийн ертөнцтэй гэж амьдарч болохгүй шүү дээ. Тийм болохоор энийгээ бас айгүй зөв бодож явах хэрэгтэй. Тэгэхээр энэ нөгөө этик байд юм уу? Энэ материалыг энэ хоёрыгоо зөв салгаж явахгүй бол ер нь уран бүтээлч хүн заавал баян тансаг хангалуун амьдардаг кейс хүндрэлтний төвхөнд ховор байсан юм шүү. Одоо л яг хаа зах зээлийн нийгэм ир болоо pop соёл ингэж нөгөө нэг их яатсан болохоор энэ өөр ашигтай модельүүд их гарцсан ийм жишээнүүд их. Ер нь бол хүндрэлтний төвхөнд та нар алдартай зураачид Ван Гогч хинч бүгд л одоо ядуу одоо их л өлөн зэлмэн байж байгаа л өнгөрсөн 100 жилийн дараа л зураг нь үнэтэй болсон хүндрэлтний төвхөнд үнэтэй тэр оюуны бүтээсэн ийм уран бүтээлчдийн тэр бол бас тийм бүгдээрээ ашигтай модель байж чаддгүй шүү дээ. Тийм болохоор энэ хоёрыг ялгаж салгаж ойлгохгүй бол та ашиг харж юм уу материалын зүйлийг харж уран бүтээл хийн гэдэг бол өөрөө одоо юу гэдгийг нэг арилжааны урлаг руу орох нэг ийм утга учир шүү. Таны зүйл чинь нөгөө үн чанараасаа жоохон зөрөөд явчихдаг. Өөрөөр хэлбэл нөгөө пауз ч болох гэдэг шүү дээ. Тийм болохоор та энэ нөгөө аюул том сонголтын өмнө энийг аюул том золиос шүү гэдгийг байнга ойлгох хэрэгтэй. Би үнэхээр ийм өгөгдөлтөй ийм юм одоо хийх гэж төрсөн бол би энэ үйлийг эдлэх ёстой гэдгээ эхлээд өөрөө хүлээн зөвшөөрсөн тийм золиосыг хүлээншөөрсөн байж ш та энэ уран бүтээлийг хийн шүү. Тийм болохоор энийг байнга анхаарч аваа. Би бол одоо их нэртэй хэлдэм л да. За би бол нэг айл зориулсан биш ээ. Би бол Монгол зориулт төрсөн гэл ингээл бодлоо. Нөгөө яг өдөр чинь өргөч мөрөгч онгорголгол над руу загнана шүү дээ. Ингээл үеийнхэн чинь ингээл цэцлэнгийн газар байшин компани гээл тэгэхээр үгүй би өөр хүн шүү. Наад үгээ тэр дэлгэрт хэлдэг байхгүй. Тийм болохоор энэ золиосыг та охин айгуу сайн бодоорой. Үнэхээр чин сэтгэлээсээ хийцэн тийм уран бүтээл бол нөгөө одоо юу гэдгийг заавал нөгөө нэг үн цэнтэй үнэлэгдэх албагүй. Та охин мэднэ арт кинонууд одоо тэр арт жүжигүүч байт юм уу? Яг энэ хошин шогч ч юм уу арилжааны урлагууч байж чаддгүй шүү дээ. Тэгс мөртлөө хүндрэлтэн тэрэнд шунан дурлал хийгээд байдаг. Гэхдээ та тэрний аль нэгийг сонгохоос биш та мундаг уран бүтээлч болоод баян хүн байх гэдгийг хоёулангийн аавна гэдэг бол хэцүү шүү. Тийм болохоор тэр золиосыг хамгийн сайн ойлгоорой. Айгуу том золиос шүү. Sacrifice гэдгийг хэлмээр байна. Тэгэхээр тэр бол айгуу том сонголт. Би бол өөрөө сонголтоо хийсэн учраас нөгөө маниак гэдэг шиг л ингээд зураалгаад нөгөөдг нь
ашигтай ч уу ашиггүй ч уу ингээл тэрнээс нөгөө над нэг ийм таашаал авдаг юм нь арай өөр юм байгаа байхгүй ийм одоо мөнгө төгрөгч биш ашиг орлогч биш нэг ийм сэтгэлийн таашаал биш уулан дээр гардаг хүмүүс биш шүү дээ манай ач ингээд нэг уулан дээр гараад нэг хүмүүс амар өргөтгöd гайхаадсан байхгүй үгүй ингээ гэртэл дулаан хоолоо идээ сууж байхгүй юу гайгаа явжсэн гэж жоох хөвгт хэлж байгаа байхгүй гэтэл би уулчтай найз нар тэд нар бол тэр уулан дээр гараад тэнд өнгөрөх тэр хүйтэнд нэг 5 минут болдог гэж байгаа байхгүй тэгэл буухаас аргагүй тэрэнд авдаг таашаалыг юугаар солих аргагүй тэрний төлөөлөл хүн бүх насаа зориулж дээ юм аа тэгээд тэрийг өөрөө мэдэрч чадаагүй хүмүүс бол мэдрэхгүй ойлгохгүй нэг мэдэрчвэл тэрнээсээ салхаа байж юм гал тийм болохоор уран бүтээлч байна гэдэг бол яг тэр уулчин хүн шиг айгүй том золиос тэгэхээр тэр бол комфорт зон биш тэр бол мөнгө санхүү биш тэгэхээр энэ хоёрыг амар ялгаж салгаж яахгүй бол нөгөө бизнес модель гэдэг ашигтай байх хэвээр мөнгө олох хэвээр гэд хит бодчих бол бас хэцүү шүү мэдээж амьдрах хэвээр гэхдээ эннийхээ балансыг зөв барьж яваарай. Энийгээ балансыг зөв барьж яваагүйгээс болоод манай сэтгүүл зүй, иргэний нийгэм маш олон салбар өдрөөс өдөрт уламд ороод байгаа шүү. Тийм болохоор зөв шударгын талд байна гэдэг бол баян орлоготой байна гэсэн үг биш шүү. Тийм болохоор тэр алийг сонгоно гэдгээ та нарын сонголт шүү гэж хэлмээр. За маш их асуултууд байна манайхаа. Тэгээд зүгээр нэг юм сануулах гэсэн энэ урталд айгүйх юм хоосон саналууд байгаа дээ. Тэгээ нөгөө оочр захилаа гэдэг шиг те танаа найз ирээгүй байгаа бол энэ хойно зогсоогоор байгаа хүмүүст бас боломж олгооч гэж та бүхнээс хүсэж байна. Тэгэхгүй бол нөгөө манай найз ирнэ гэдээ бараг 2 цагийн турш нэг хоосон суудал ингээд байлгаад идэг тий. Тэгэхээр гараа өргөөд хүмүүсээ суулгачаарай гэж та бүхнээс хүсэж байна. За дараагийн асуулт. За сайн байцгаана уу? Медиа салбарт ажилладаг хүний хувьд яг энэ зохиогчийн эрхийн асуудалтай холбоотой юм асуух гэсэн. Тэрний үе гэх юм бол одоо сүүлийн үед одоо энэ интернет их хөгжснөөр тий одоо манай зураачт маань өөрсдийнхөө бүтээлэг шууд интернет цахим орчинд ингээ нээлттэй тавьдаг болсон. Тэгэнгүүт хүмүүсийн дунд ингээ байгаад идэг нийтлэг ойлголт гэх юм бол нэгэнт одоо чи им паблик тохиргоотой тий нийтлсэн бол эн чинь одоо биднийх штэ нийтийнх штэ тий эн чинь ингээ биднийх болцсон гэсэн тиймэрхүү байдлаар хандаад идэг. Тэгээд дээрэс нь одоо аливаа нийтлэл бэлтлээ гэж бодоход тий энэ нийтлэлийн маань агуулгатай энэ шог зураачийн энэ зураачийн одоо энэ агуулга ингээд тохирж байгаа учраас энэ нийтлэлийг шууд ингээд ашиглаад доор нь одоо зураачийнхаа нэрийг нь биччихлээ ч гэдэг юм уу тий. Энэ тохиолдлыг одоо юу гэж хардаг вэ? Тухайн одоо медиа компани сэтгүүлч тий хин нэгэн хүн тухайн зургийг ашиглах байгаа бол зураачаас нь яг ингээд зөвшөөрөл авах ёстой гэж хардаг уу? Яг энэ тал дээр зохиогчийн эрхийн тал дээр одоо асуудал тулгархад ямар арга хэмжээ авдаг вэ? За ямар газар урлаг сайн хөгждөг вэ? Гэхдээ оюуны өмчөө хамгаалж чаддаг газар л урлаг хөгждөг юм байна л да. Монголд бол одоо оюуны өмчийн асуудал хэдийгээр одоо бид нар тэр асуудлыг яриад мэдээд оюуны өмчийн газартаа ч гэсэн Монголд бол одоо их сул байгаа. Эрх зүйн хувьд ч гэсэн тэр зүйлсүүд нь бол одоо тийм хангалттай биш. Одоо чинь Монголд хүн оюуны өмчийн одоо хулгай юм асуудлууд нь бол одоо дүүрэн л юм бэлээ. Зүгээр нөгөө талаас энтэй яаж тэмцэх вэ гэхлээр иргэд өөрсдөө тийм оюуны өмч гэдэг зүйлийг ойлголттой болоод тэгээд хандлагын зөв болж эхлэх юм бол үнэлж эхлэх юм бол одоо уран бүтээлчд тэр оюуны өмчөө эрхээ зараад амьдрах болцоо үүсдэг юм бэлээ. Яг энэ нь ийм үйлдвэрлэл болоод зах зээл болоод хөгжсөн газар бол энэ чинь нөгөө хамгийн хатуу хуйлтай хамгийн зөрчиж болтгоо тэгж оюуны өмчөөр оролдож шоронд ороод яах вэ гэдэг юм бүр нийтийн том ухамсартай болцсон газрууд байдаг. Яг манайх шиг ийм пират юм хулгайлж хэрэгэлдэг яаж яхад манай хоёр Орос хятадчин бол дэлхийн хамгийн том пират улс шүү дээ. Бүх юм хулгайлж идэг. Тэгээд тэрний нөлөөгөөр бол бид нар ингээд нийтээрээ болж өгвөл үнэгүй юм үзэх хүсэлтэй. Одоо үнэгүй хоолгийн гутын талбайгаар дүүрэн жагсаад байгаа. Ингээ хамтгаа олчвол ингээ жагсаад байгаа шүү дээ тий. Энд чи яг юуны илэрлийг гэхлээр яг бид нар нийтээрээ яг юм оюуны өмч ойлголтгүй. Тийм учраас одоо яг бодитоор харагдж байгаа дур зураг нь бол энэ талбай дээр болж байгаа дур зураг гэж харагдаж байна. Энэ оюуны өмч нь юу гэдэг те?
одоо бид нар бүтээлээ хамгаалсан байх үед оюуны өмчийг хүн зөрчих юм бол хувь хүн 500 мянга. Аж ахуй нэгж 5 саяар торгоно гэж заасан байдаг тийм. Гэхдээ зөвхөн хамгаалсан үед шүү дээ. Тэгээ тэр бүтээлийг хамгаалахын тулд бас 500 мянга өгдөг лөө. Тийм байдаг тийм. Тэгэхээр бас жоохон хэцүү л байгаа юм л та. Яг хүмүүсийг ингэж одоо угаасаа ингээд мөмөж бид нь одоо цогтаахын зурагчсантай ингээд ашигласан байдаг. Бид нар бол ингээд ашиглахад ингээд их сурвалж тавьсан байхад бол ер нь бол нэг сүртэй юм ярьдаг байхгүй юу. Зарим хүн болохоор зүгээр ингэцээд зорсон хүнд нь баярлаа. Энтриг ч мэгээ тавьцаад. Одоо чи над дээр болж исэн гэвэл нөгөө дууч гантаа гэдэг дээ шүү дээ. Тэр хүн ингээд комик ашиглаад ингээд тавьсан. Тэгээд өөрөө татчаад тавьснаа. Өөрөө л мэдж байгаа. Гэхдээ зүгээр ингээд доор нь зүгээр л ингээд гүлгэн мууж байгаа юм уу те. Тэр ингээд их сурвалжийн тавихгүйгээр зүгээр л ингээд яг ингээд зурсан хүнд нь баярлаа гэж бичсээс аахгүй. Тэгээд би ингээд хэлээд их сурвалж тавиа эсвэл устгацгаа гэсэн чи ингээд шууд өөдөөс ямар сүртэй юм бэ гэдэг байгаа байхгүй. Ямар сүртэй юм гэхээр ингээд яг хүмүүсийн яг одоо ингээд оюуны өмчийн тал дээр тэр хүн ингээд бүтээлэг ингээд ойлгож хүндлэх тал дээр ямар хөө төвшөнд байг харж болно л доо. Тийм хүн болж исэн. За самцгано. Залуу артист гарч байна. Тэгээд би бас зурдаг. Янз бүрийн зүйлсийг хийж одоо үзэж байгаа, дурсаж байгаа. Тэгээ энэс нэг зүйл асуух юу гэхээр таад мань олонгууд ном буюу хүмүүст хүртээмжтэй зүйлийг хийд юм байна. За миний талаас олонгууд янз бүрийн артуудыг сонирхоод тэрийг бүтээл болгодог хэвгүй. Тэнгүүд таад мань зөвхөн одоо энэ хийж байгаа ажлаасаа гадна зоригтойгоор шин зүйлийг туршиж үзээд бүтээл хийх дуртай юу, цаг зарваа зарцуулах дуртай гэдэг л асуултыг асууя да. Уур. Найз өхөн. Миний хувьд гэх юм бол одоо мөмөг ер нь аль болох өдөр болго ер нь ингээд хөгжүүлэх талаас нь ингээд бодж авдаг байхгүй юу. Одоо бол би одоо ингээд нөгөө дуу оруулалтын сургалтанд сууж байгаа. Одоо дан комик ингээд бичгээр байх юм бол одоо хүмүүс өвдөн штэ ингээд хэдэн жил үргэлжлээд тэр нь одоо ингээд яриад анимашн болоод ингээд яриад эхлэх юм бол хүмүүст ингээд сонирхолтой болоод явна. Тийм болохоор ер нь одоо өдөр болго ингээд уран бүтээл талаас өөрийгөө хөгжүүлэхийг боддог. Ер нь яг уран бүтээлчөнд айгүй чухал юу чадвар л да. Олон талын ийм боломжтой, олон талын чадвартай байх нь. За мэдээж одоо надаас нэг залуу нөгөө цогоохоо та зүгээр зураг зурдаг гэж асуужсэн байхгүй. Зүгээр зураг гэдэг нэг одоо юм цэцэг навчийг л хэлж байгаа. Би шинэ дүрслэглэгийн сургуульд өгсөн юм чи яг цэцэг навч юмаа бол их бас гайгүй зурчин л да. Тэгээ зүгээр зураг бол зурдаг. За жишээлбэл одоо би ингээл хөгшөө азаргаж жоороо сурна гэдэг шиг сууноо моноо дээр одоо хиймэл оюун ухаан дээр эхнэрийнхээ бичсэн шүлгээ дуу муу хийж байгаа шүү дээ. Гэр бүлийн хийд бараад гаргацсан. Тэгээ эн чинь нөгөө одоо түрүүний ярьдаг нөгөө тархиа бармаадлах, тархиа амраах, илүү нөгөө бүтээлч байхад бас нөлөө үзүүлдэг ийм л чадваруудын нэг л дээ. Тийм болохоор байнгын тийм зүйлийг бас хийж явах хэрэгтэй. За нэг асуулт байна. Би нөгөө хүүхдтэй айгу санаа зовдөг байхгүй юу? Өөрөлд дараа үедээ тий. Юу гэсэн үг вэ гэхээр одоо миний хүү Монгол контент тийм ээ. Монгол урлагийн бүтээл ерөөс үзэхгүй байгаа байхгүй юу? Нүдэнд нь өртөхгүй байна, харагдахгүй байна тий. Гадуур ингээд одоо ресторан юугаар явдгийг тий. Ер нь тэгэл одоо спорт юм ч байна уу, урлан тоглоомын газар ч юм уу. Тэнд нөгөө Монгол контент гэдэг юм гişтэнч гадаач ингээд нүд нь өртөхгүй байгаа байхгүй юу? Тэгэд хэл одоогоор нэг хаг сугас англи хэлтэй мөртлөө монгол хэлээр бүтэн ярьдаг хүүхэд чинь одоо 6 настай. Тэгтэрээс англи хэл үзэж штэ тий. YouTube үзэж гин ингээд яг хөө хэлэх гээд байгаа санаа нөгөө монгол контент хүүхд рүү чиглэсэн монгол контент хөгжөхөд хийхэд тий. Одоо тэр комик нь байна. Яг хөө тодорхой хэмжээд явж байгааг нь би ойлгоод байгаа. Гэхдээ үнэхээр өнөөдөр амьдрал дээр миний хүүхдийн нүдэнд өртөхгүй байна. Миний хүүхэд тэрнээс юм авахгүй байна тий. Тэрийг хайж ирж тэр мерчендайзыг авахгүй байна тий. Энийний цаана эсвэл зөвхөн миний хүүхдийн асуудал байж магадгүй л гэхдээ орчин тойронд тэгж ажиглаад байгаа юм би. Энийг үнэхээр монгол контентор монгол соёлыг хүүхэд авч чадах уугүй юу те? Энэ дээр зах зээл байна уу? Асуудал нь юунд байгаа юм болоо л гэсэн. За би одоо яг наа асуултыг чинь өөртөө 20 жилийн өмнө тавиад одоо 20 жил ноцолдож байна. Тэгээ анх бол би монгол хүн юм чинь монгол уран бүтээлч юм чинь монгол контент хий гэж бодсон. Яа тэгвэл тэр контент маш дутмагтал хөшөлтэй байсан. Тэгээд бод байдал дээр ингээд өөрөө хийгээд тий ингээд оролдоод явхад маш их юм бол одоо нөхцөл байдал байна л да.
макро болон микро түвшиндөө. Макро түвшиндөө бол юу вэ гэхээр би нэг үйлдвэрлэл гэж яриад байгаа. Бид нар чинь нөгөө контент үйлдвэрлэдэг. Манай улс таны хүүхдэд монгол хэлээр контент өгөх агуулга, монгол агуулгыг өгөх тийм бодлого байхгүй. Соёлын яам нь одоо сүүлийн үед байгуулагдаад тодорхой одоо хуулийн төслүүд хийгээд ингээ явж байгаа. Тэгэхээр үндсэндээ бол макро түвшиндөө байхгүй учраас монгол хүүхдүүд байгаа юмыг одоо хэрэгжилж байгаа нь гадны контент. Дэлхийн бүх улсууд хүүхдийн контент дээр онцгой анхаардаг. Яагаад гэвэл тэр үндэстэн дараа нь байхгүй тухайн асуудал яригддаг учраас. Жишээлх юм бол Туркийн ийм паблишертай уулзж байхад юу гэж хэлж ийм гэхээр Африк руу ч юм уу, Турк руу ч юм уу, Европ руу нэг ном гаргахад $50,000 хятадууд өгч ийн гэж байгаа байхгүй. Хятад улсын бодлого. Тэгэхээр тэр гадны улсын паблишерууд хятадын контентыг хүүхдүүд рүүгээ оруулахад нэгдүгээрт амар байгаа. Тэгэхээр хямдхан улсууд бол шууд хятадын контентыг аваад оруулж ийн гэж байгаа. Тэгэхэд үнэтэй улсууд жишээ нь Франц бол яаж паблиш хийдэг вэ гэхээр за эхлээд манай Францын 10 хүүхдийн номыг гаргаж байгаа. Улстай. За тэгвэл чиний нэг номыг Франц руу оруулж болно. Тэгээд дандаа бодлого явж байгаа байхгүй. Микро түвшиндээ болохоор манад одоо ийм зах зээл хөгжөөгүй учраас тэрний хойноос амьдралаа тавиад одоо цогоо ах шиг явдаг хүн байхгүй. Бүгд л одоо хүүхдээ англи сургуульд оруулт юм уу? Бушуухан одоо гизийн хоолыг өгөөл ингээ явцдаг. Тэгэхээр энэ болохоор хөгжил буурай манайх шиг улсуудад ингээ тохиолдож байгаа зүйл. Тэгэхээр хамгийн аюултай контент юу гэдэг вэ гэхээр хүүхдийн контент. Гэрт орж ирээ сууч. Тэгээ энэ бол хамгийн хүчтэй зөөлөн хүчний контент гэж байгаа байхгүй. Тэгээ яаж байгаа гэхэлэр энийг дагаад маш том одоо юу ирдэг. Эдийн засаг, санхүү, тэгээд соёл ирдэг. Жишээлх юм бол одоо та бүхэн анзаарвал ингээд дүүрэн солонгос хоолны газар байгаа зү. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хоолныхаа зах зээлийг бид нэр контентоор дамжуулаад солонгосчуудад алдсан л гэсэн үг. Тэгэхээр дэлхийн улсууд бол энэ хүртлээр ингээ өрсөлддөг. Манад бол хинч дуртай юм хийж болдог. Би бол өөрийгөө хүүхдийн контент хийх гээд яваад байгаагаа бол нөгөө бүтээлч байдлаараа би өөрийгөө тэмцэгч гэж боддог байхгүй. Би их орныхоо төлөө, би өөрийнхөө ажил мэргэжлэрээ би Монголын төлөө ядаж энэ цаг үед нь ч гэсэн чадах юмаа хий гэж би тэмцдэг. Тэгэхээр миний улс төрийн тэмцэл бол би бүтээж тэмцэж байгаа. Тэгээд үндэстэндээ үлдээх зүйл минь бол энэ миний энэ чиглэл гэж харж байгаа. Тэгэл ажилдаг. Тэрнээс биш бол энэ одоо манай төвшиг хэлж байгаа шиг би нөгөө их мөнгөтэй дэвч юм уу тий ингээд хийгээд байгаа ажил биш. Үнэхээр зах зээл хүнд байна. Макро, микро бүх төвшөнд хүүхдийн номыг хийлэхгүй гэж байгаа юм шиг ийм улсад хүүхдийн ном хийх гэж хийж байгаа. Хамгийн гол одоо юу гэдгийг нэг зовд нь юу юм гэхээр контентын салбарт ямар ч нөгөө зохицуултгүй болохоор нөгөө одоо энэ чөлөөтэй бид нар нөгөө технологийн төвшингээр жишээлбэл одоо Marvel-тай манай Эрдэнэбаярын студ өрсөлдөж байгаа. Тийм одоо гарааны ижил нөхцөл яачаар тэр хэдэн зуун саяын төсөвтэй хэдэн мянган зураачтай тэр газартай тэр Монгол кинонууд Холливуудын кинотой өрсөлдөх нэг гарааны нөхцөл өгсөн байгаа байхгүй. Ямар ч гадны оронд бол нөгөө гадны контентыг оруулахад тодорхой бодлоготой байдаг. Ялангуяа хятадын зах зээл жишээлбэл Холливуд ч бай, одоо Marvel ч бай, бусад тэр комикийн тэр бүтээлүүд нэвтрэхэд маш хэцүү. Ер нь баг боломжгүй гэж үздэг. Тэгэхээр тэр чинь нөгөө одоо зөвхөн ашиг орлогыг бодохгүй бооз. Бид нар чинь нөгөө тэрийг одоо юу гэдэг идэх талхаад бодож байгаа болохоос биш хүүхдүүдийнхээ оюунд өгж байгаа, тархинд нь өгж байгаа тэр талх ч юм уу тэрэнд нь одоо усагаар шиг хэрэгтэй тэр тэтгэгч одоо тэр зүйлүүдийн ухаан, хандлага, тэр зүйлүүдийн тогтоодог тэр зүйлд нь ямар ч цензургүй байгаа. Тэгэхээр бид нар өөрийн ирэхгүй тийм гадны сэтгэлгээтэй тийм өөр хүмүүс үлдээд байгаа. Одоо жишээлбэл ингээд манай ачхуу ингээл одоо зураг зураал яах чинь нөгөө Монгол гэрч байт юм уу тий янз бүрийн юм зурхын оронд ийм сони юмнууд зураад байгаа байхгүй одоо спикермен ч гэдэг юм уу юу гэдэг ийм сонин төрснөө зураа тэр чинь өөрөө уушээ миний хяналтнаас гарсан байгаа байхгүй тэгэхээр мэдээж томчуудын хараа хяналт
хэрэгтэй. Хоёрдугаарт энэ тодорхой бодлого хэрэгтэй л гэж бодож байна. Та гэхдээ анзаарсан уу яг ингээд орчин үеийн хүүхдүүд ингээд нөө гэж ярьдаг те. Нөө гэж нэг хилт авахтаа яг ингээд нөгөө дургуутслаа ингээд шууд тэгж илэрхийлээ сурцсан. YouTube-ээс л би нэг хүүхдийн контентерийг таныг асуугаар гинт бодсон. Яагаад ингээд зөв өөр дээрээ би яагаад жишээ нь ингээд одоо Монгол хүүхдүүд санаа зовхгүй яг тэдэрт ингээд таахгүй. Би яагаад Монгол хүүхдүүд зориулсан хүүхдийн контент руу орё гэж бодоогүй бол гэд бодсон аахгүй. Тэнгүүтэл хариулт нь ингээд ийшээ харангуут баг мэдэрч байгаа байхгүй. Хамраа. Яагаад тэгэхээр чөлөөт эдийн засаг энийг шийдэж болно байхгүй юу? Энийг бодлохоор одоо чинь юу гэдэг чи Монгол хүүхд зориулаад хүүхдийн контент эсвэл контентын чинь тэдний хувь нь ийм агуултай ийм байх юм бол чиний жилийн хувийн орлого албан дотрыг чөлөөлнөх юм бол чинь болж байгаа байхгүй юу? Тэ иймхүү байдлаар л одоо улсаас бодлогын түвшинд зохицуулт хийн үү гэхээр тэгжил шийдэл надад тийг санагдаад байгаа. Түүнээс ч одоо чинь одоо ингээд шууд одоо нөгөө Монголиа шиг те одоо хүүхдийн контентыг дэмжих жил энэ төргийг зарлаад ер нь бол нэмэрхүү. Энэ бол ерөөсөө л чөлөөт эдийн засагтай л холбоотой. Бидний хийгдэх тийм нөхцөлд хүрэх хэрэгтэй байхгүй улс. Тийм бодлогоор хүрэх хэрэгтэй. Тэгээд яг ийм сэтгэлийн түвшинд яг үнэхээр чадахгүй уучлаарай. Гэхдээ нөгөө төрд бас хэтэрхий их ач холбогдлохоор нэг талаасаа хийвтэй. Хэрвээ тэгээд за төрд та нар ингээд төр ингээд зохицуулаач гэвэл яах вэ гэхээр ирэх жил яг энэ шиг асар бариад хүүхдийн контент, хүүхдийн комиксыг өнгөө тараана гэд Нямбаатрын хүргэн, Нямбаатрын бэрн хийсэн хачин ладрын комикс зарах байхгүй. Бүр ингээд өнгөө тараана. Тийм болохоор яг креатив хүмүүс тэр дэмжлэг нь хэрэгтэй. Тэр нь дэмжихгүй болохоор болохгүй байгаас биш. Монгол зураачид, Монгол одоо креатив хүмүүс авиаскууд хийж чадахгүй байгаа биш байхгүй. Одоо та нар энэ Food Festival гэдэг урд нь ямар гоё болдог байсныг үнэхээр тэнд улстай бүр дэлхийн бүх хоолыг гайхамшигтай хийдэг байсан чи одоо хоёр хоолтой. Нэг нь Үзбек, нэг нь Үзбек болоо, нэг нь Гандангийн лавш. Энэ нэрээ үнэхээр шог зураг. Би бол одоо баг сэтгэхээ байсан шүү дээ. Яг байгаа юмын зураг шог зураг. Яг нь над бол амар л байна л да. Гэтэ би амар байгааг би бас хөдөлмөрлөж амьдрмаар байж. Таныг бүр оюуны залхуурд оруулаад. Оюуны залхуур. Би жиммин амар нэмэгдэж байгаа шүү дээ. Би ийм байгааг үзээтэй байгаагүй шүү дээ. За тэгээд өнөөдрийн хэрхэн онгодоо оруулах вэ гэдэг талаар ярьсан бүтээлч залуучуудаа бүгд алгадчихъя. Баярлалаа. Тэгээд бэлгийн өгөөрөө бас нэг гарын бэлэгтэй байна бас. Айгуу.